За энэ дээр засгийн газар мөн одоо бид төлөвлөгөө гаргаж төсвийн бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдэг энэ бодлого одоо төсвийн хуулиндаа тусгаад ингээд үйл ажиллагаа нь явж байна. Өнгөрсөн онд гарсан Улсын хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх за энэ төлөвлөгөөний хүрээнд нийт 1.7 их найт төгрөгийн ийм санхүүжилт хөрөнгө оруулалт шаарддаг энэ төлөвлөгөө байна. За энэ дээр засгийн газар мөн одоо бид төлөвлөгөө гаргаж төсвийн бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдэг энэ бодлого одоо төсвийн хуулиндаа тусгаад ингээд үйл ажиллагаа нь явж байна. За чиглэлийн хувьд бол Хүнсүд аж ахуйн үйлдвэрийн яам энэ бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой. За сангийн яамны зүгээс бид нар энэ жилийн төсөвт нийтдээ 236 тэрбум төгрөгийг одоо суулгаж өгч одоо төсвийн бодлогоор бүрэн дэмжиж ажиллаж байгаа юм. За энэ 236 тэрбум дотроос одоо 130 тэрбум нь яг энэ чиглэлээр нөгөө 36 дугаар тогтолд багтсан үйл ажиллагааны чиглэлийн одоо хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн, мал аж ахуй, гац тариалан чиглэлийн хөнгөлөлтөө зээл за 3% ийм эргэлтийн хөрөнгөний зээл багтана, энд одоо хөрөнгө оруулалтын зээлж багтана. За удахгүй Хүнсүд аж ахуйн үйлдвэрийн яамнаас энийг одоо нарийн одоо чиглэлийн тогтоосон журам гарах учиртай. За ингээд одоо банкудаар дамжиж хүнсний үйлдвэрийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл ингээд эхлэх учиртай.